Let's talk about NVIDIA. NVIDIA, now the world's most valuable company. NVIDIA thinking again, Inflation is indicative of a bubble. Are these signs of froth? Customers, which include Microsoft and Meta and Amazon, they're developing their own chip. NVIDIA-гийн зах зээлийн үнэлгээ одоогийн байдлаар 2.9 их $80 байна. Тэд хиймэл оюуны давалгаанаас хамгийн их ашиг хийж чадсан компани болоод байгаа буюу ChatGPT танилцуулагдсан өдрөөс хойш хувьцааных нь ханш бараг 9 дахин үржигдэж, биткойноос жилийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог болжээ. Компани ашиг болон орлого улирал бүр 2-3 дахин нэмэгдэж байгаа нь хиймэл оюуны суур дэд бүтцийг бүрдүүлэх дата төвүүдэд зориулсан чип, график картын зах зээл өрсөлдөгчгүй мэт байгаатай нь холбоотой. Өнөөдрийн байдлаар NVIDIA-гийн чипгүүгээр дэвшилтэд хэмэл оюуны модуль хөгжүүлэх боломжгүй мэт яригдж байгаа нь тус компани бүтээгдэхүүн өрсөлдөгч нараас хэр холд авсныг илтгэнэ. Одоо харин тэдний үүсгэн байгуулагч Jensen Huang-гийн адал явдал дүүрэн түүхээр аялцгаая. Welcome to GTC. I hope you realize this is not a concert. You have arrived at a developers conference. There will be a lot of science. Энэ эрхмийн царайг сайн цээжлээд аваарай. Сургуулийнхаа ариун цэврийн өрөөг цэвэрлдэг байсан тэрээр дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болоход тун ойрхон байна. 30 жилийн өмнө $200 эхэлж байсан түүний компани өдгөө $3 их $80 үнэлгээтэй гигант болтлоо өргөжжээ. Хизээ нэг өдөр түүний түүхийг өгүүлсэн кино, ном зохиол бичигдэх нь гарцаагүй. Түүний хөрөнгийн хэмжээ яг одоогийн байдлаар $104.4 тэрбум болоод байна. Тэрээр 1963 онд Тайванд мэндэлжээ. Түүнийг 5 настай байхад нь гэр бүлийнх нь Таиланд руу нүүсэн байдаг. Харин 9 нас хүрэхэд нь илүү сайн боловсрал эзэмшүүлэхийн тулд Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хот руу авга ахрууны явуулжээ. Гэвч авга ах нь түүнийг Кентаки муж дахь дотор байртай сургуульд элсүүлв. 1973 онд намайг 10 настай байхад Таиланд улс дотоодын үүмэн самуутай байлаа. Гудмаар танк, цэргүүд хэсүүжилдэг байв. Манай гэрийнхэн биднийг Америкт байдаг авга ах дээрээ байвал илүү дээр гэж үзсэн. Эндээс харахад түүний багнаас нэг газраас нөгөө газар руу нүүсэн тохигүй амьдрал, шинэ газар дасан зохицох хүчин чармаалтын дунд өнгөрсөн байна. Гэр бүлийнхэн түүнийг илүү сайн боловсрал эзэмшүүлэхийн тулд Америк руу илгээсэн боловч түүний элсэн сургууль нь хүлээсэн шиг нь байсангүй. Түүнчлэн уг сургуулийн сурагчид хичээлийнхаа хажуугаар аж ахуйн ажил хийх даалгавартай. Харин Jensen-д ариун цэврийн өрөө цэвэрлэх ажил оногдож. Тухайн үе миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Маш их хичээж суралцах шаардлагатай байлаа. Гэхдээ миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн туршлага болсон гэж тэрээр дунд сургуулийнхаа талаар дурсан ярьсан байдаг. Харин найзуудынх нь яриагаар тэрээр юм болгоны сайн талыг үргэлж харж чаддаг хүүхэд байсан юм. Жишээ нь өрөөнийх нь цонхны хажууд алюминий мод ургадаг байж. I would just sit there and eat apples, just like it was like, wow, this is unbelievable. All you can eat, you know? What a great country. Apples everywhere. Jensen шаргуу хичээлснийхаа дүнд 16 настайдаа сургуулаа төгсөж Орегано мужийн их сургуульд электроникийн инженерээр суралцахаар илсэн оров. Хичээлийнхаа хажуугаар Денис нэртэй ресторанд хагас цагаар ажиллах болов. Тэрээр их сургуульдаа 16 настайдаа эхнэр болох бүсгүйтэйгээ танилцаж өдгөө 2 хүүхэдтэй болсон байна. Сургуулаа төгссөний дараа орчин үеийн технологийн эх орон болох Калифорни дахь захиурын хүн дээр нүүж технологийн компаниудад ажиллангаа хаяада нэг Денис ресторанд найзуудтайгаа ярьж суудаг байв. Энэ үед өөрийн компани байгуулах санаагаа олсон байна. Ингээд хоёр найзтайгаа нийлж график карт үйлдвэрлэгч компани байгуулахар шийдэв. Тэд 1990-ад оны технологийн хурдтай хөгжилд бид яаж хувь нэмрээ оруулах боломжтой вэ гэдэг талаар санаа оролдуулж эхэллээ. Jensen сургуульд байхдаа ичимхий, дуу цөөтөө, дотогшоо хүүхэд байсан бол ажлын талбар түүнийг шин санаа шийдлэр дүүрэн хийж бүтээх хүсэл тэмүүлэлээр цэнэглэгдсэн ажил хэрэг залуу болгон хувиргажээ. Хажиргалдаа нь оюутан байхдаа ажилладаг байсан Денис ресторанда хожим нь өөрийн компани байгуулах шийдвэрээ гаргасан юм.
манай их болон найзуудын маань гэрт нохоо хүүхдүүдгээд чимээ ихтэй байдаг байлаа. Тиймээс бид чимээгүй нам гүм газар болох ойрхон Денис ресторанд уулздаг байв. Төсөөлөд үзтээ 30 настай инженер залуу. Компани байгуулах талаар ямар ч ойлголт байхгүй. Гэхдээ тархин шинэлэг санаагаар дүрэн эдгээрийг бодит болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Тэр үед ч одоо ч гэсэн хүчинтэй чадварыг танд хэлж өгье. Санаагаа бусдад маш сайн ойлгуулж чаддаг байх хэрэгтэй. Jensen яг үүнийг маш сайн хийж чадсан байна. Тэрээр компьютер худалдаа авч презентацийн програм суулгажээ. Тухайн үед PowerPoint Keynote ч гараагүй байлаа. Adobe Persuasion нэртэй програм байдаг байв. Тэрээр уг програмыг суулгаж танилцуулга бэлтгэх ажилд оров. Би 30 нас хүртлээр бизнесийн талаар нэг ч хичээлд сууж үзээгүй. Мөн борлуулалтын талаар ямар ч ойлголтгүй байсан. Би Persuasion ашиглаж сурахын тулд Mac худалдаж авсан. Үүгээр хөрөнгө оруулагчдад үзүүлэх танилцуулга бэлтгэж эхэлсэн. 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тэрээр 30 нас хүрч амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэхээр хөдөлж эхэлжээ. Үүнээс яг хагас сарын дараа буюу 1993 оны 4 дугаар сарын 5-нд компани байгуулав. Уг нь анхандаа нэрийг нь Nvidia биш Envision гэж өгөхийг хүсэж байсан боловч ийм нэртэй нойлын цас үйлдвэрлэдэг компани байсааж тэгээд латин гаралтай ата жөтөө гэсэн утгатай Nvidia гэдэг үгийг компанийнхаа нэрээ болгон сонгожээ. Компани байгуулчихлаа. Харин дараа нь юу болсон гэж? Эхний 6 сар юу ч хийсэнгүй. Ердөө 3хан үүсгэн байгуулагч ажилтнтай тус компани юу хийх тухайгаа хэдэн сарын турш ярилцаж, яаж компани байгуулах уу, хэрхэн хөрөнгө оруулалт татах уу гэдэг талаар бичсэн номнууд уншдаг байв. Гэвч уншсан номнууд нь тиймч үр дүнгээ өгсөнгүй. Бүр уншиж дуусгаагүй байна. Дараа нь Jensen хуулийн ферм рүү очин бидэнд зөвлөгөө өгөөч хэмээн асуужээ. Бидэнд компани хөрөнгийг тодорхойлох арга зааж өгөөч. Үүний дагуу хувьцааныхаа ханшийг тодорхойлмоор байна гэтэл та нарт хэр хэмжээний мөнгө байгааг нь хариу асуужээ. Надад $200 байна гэтэл тэр надад тэгвэл наад $200 өгчхөө гэж хэлсэн. Би ч $200 өгсөн. Халаасандаа байсан $200 дансаа нээж байсан Nvidia компани 30 жилийн дараа $3 их $80 үнэлгээнд хүрч одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр Apple, Microsoft-ийн араас бичигдэж байна. 2-ын тооны ард 2 тэгтэй байсан дансны үлдэгдэл байсан бол одоо 3-ын ард 12 тэг болтлоо нэмэгдсэн гэсэн үг. Халаасан дахь мөнгө нь 30 жилийн дараа 15 сая дахин үржигдсэн байна. Jensen-гийн талаарх өөр нэгэн хачирхалтай баримтыг сонирхуулахад түүний үеэл нь өөр нэгэн чип үйлдвэрлэгч компани болох AMD-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа. AMD-гийн зах зээлийн үнэлгээ яг одоогийн байдлаар $240 тэрбум байгаа бөгөөд Nvidia-гийн гол өрсөлдөгч нарын нэг гэж тооцогдож байгаа юм. Компани үүсгэн байгуулагдсан түүх рүүгээ эргэн орцгоё. 31 жилийн өмнө $200 дансны үлдэгдэлтэйгээр эхэлсэн тэрээр ямар бизнес төлөвлөгөө хэрэгжүүлсэний дүнд энэ хүртэл явж чадсан юм бол Би бизнес төлөвлөгөөгөө хизээч дуусгаагүй. Үгүй, ерөөсөө дуусгаж чадаагүй. Gordon Bell гэх зохиолчийн номыг худалдаж авсан юм. Нэр нь хэрхэн дэвшилтэт технологийн компани байгуулах вэ? Иймэрхүү зузаан. Хэрвээ бүгдийг унших гэж оролдсон бол бараг л өгчих байсан баг. Мөнгө маань дуусч, цаг маань ч үлдэхгүй байсан. Сая сонссончлон бизнес төлөвлөгөөгөө дуусгаж чадаагүй байна. Худалдаж авсан номныхоо эхний хуудсыг нь уншиж төлөвлөгөө гаргасан боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ танилцуулга бэлдэж хөрөнгө оруулагчдын үүдийг тогшиж эхэлжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөөнд хөрөнгө оруулдаггүй гэдгийг ойлгосон байна. Учир нь хүн болгон бизнес төлөвлөгөө гаргаж чадна. Харин тэд итгэж болох хүмүүсийг хайж байдаг байна. Энэ төрлийн хүмүүст хөрөнгө оруулалт хийдэг. Гол асуудал нь та итгэл даах хүн мөн үү? Түүнчлэн таны нэр хүнд өнгөрсөн чинь чухал. Хоёрдугаарт хөрөнгө оруулах хэмжээний алсын хараатай байх хэрэгтэй. Итгэл даах хүн болох энэ бол эхний зарчим. Үүний дараа хөрөнгө оруулагчдад зах зээлийн хэмжээ маш чухал. Тэр зах зээлд нэвтрүүлэх ядаж нэг шин санаа байгаа эсхийг тань ажиглах болно. Магадгүй зарим хүмүүсийн хувьд сүүлийн өгүүлбэр 2 дугаарыг нэн тавигдах байх. Яагаад гэхээр замын турш өөрийгөө болон компани хэд удаа шинжлэх шаардлагууд гарч магад.
Хэрвээ өөрийгөө дахин шинжилгээг хүсэж байгаа бол чамд чадварлаг гайхалтай хүмүүс хэрэгтэй. Зөвхөн хөрөнгө оруулагчдад ч биш, энтерпренеудад ч гэсэн тэдгээр гайхалтай хүмүүсийг хайж байдаг. Өөрөөр хэлбэл итгэл даах алсын хараатай хүмүүсийг олох, тэднэрээр хүрээлүүлэх нь маш чухал. Хэрвээ хамт ажиллах боломжгүй бол энэ төрлийн хүмүүсийг олж үзэж, унших хэрэгтэй. Ямар нөхцөлд ямар зан авир гаргаж байгааг нь маш сайн анхаар. 1993 онд үүсгэн байгуулагдсан компани хувьцааны ханш 99 оны сүүлээр 2000 оны эхээр айжмаар нэмэгдэж эхлэв. Тухайн үед Дженсен найзуудтайгаа мөрөөдлөө яриахаа үргэлжлүүлсэн хэвээр байж. Хувьцааны үн хэрвээ $100 хүрвэл юу хийх үү гэж Дженсенээс асуудал тэрээр би ийм зүйл болвол шивээс илгэнэ гэжээ. Ханш энэ зорилгонд хүрэх үед хэлсэн ёсороо шивээс илгэсэн байна. So you've got a tattoo of the company logo on your arm. What's next? Гоё л хөшөрмөр байна. Дахин шивээс илгэхгүй. Технологийн томоохон гигантуудын үүсгэн байгуулагч бүр өөрсдийг нь тодорхойлсон хувцсны дизайнтай байдаг. Бүгдээрээ Стив Джобс шиг байнга джинсийн өмд хар светр өмсөд байдаггүй. Дженсен Хуангийн болохоор гялтгансан хар өнгийн арьсан савь. Халуун өдөр байсан ч үнийгээ л өмсдөг. Одоо харин түүний ажлын хэм маягийн талаар ярилццгаая. Түүнд шууд харьцдаг, байнгын мэдээлэл солилцдог 50 гаруй хүн байдаг аж. Гүйцэтгэх захирлын албан тушаалдаа нэгний хувьд энэ тоо их сонсогдож магад. Ингэснээр компани шат амжилгыг багасгаж, босоо биш хөндлөн удирдлагын системийг байгуулж чадсан байна. Үүний ачаар компани доторх мэдлэгийн урсгал сайжирч хүн бүр бүх төслийн талаар мэдээлэлтэй болох боломжтой болжээ. Гэхдээ мэдээж ийм олон хүнтэй холбоо тогтоохын сул тал гэж бий. Дженсний хувьд өдөрт бараг 100 гаруй мэйлд хариу өгөх шаардлагатай болдог аж. Ингэхдээ товчхон агуулга бадсан хариу бичидгээрээ тун алдартай. Зарим хүмүүс түүний имэйлийг Японы хайку шүлэгтээ зүрэлдэг. Nvidia-гийн өөр нэгэн онцгой ажиллах зарчмуудын нэг нь бүтээгдэхүүнээ судалгааны зорилтоор хөгжүүлдэг. Жишээлбэл тоглоом сонирхчдын дунд алдарсан CODAG нэрлэж болно. Анх 2007 онд гарч байхад нь өрсөлдөгч байсангүй. Хэрэглэгчд нь ч бэлэн биш байлаа. Энэ аргаараа өрсөлдөгч нарынхаа урд нь алхаж зах зээлийг дагах биш, шинэ зах зээл бий болгох суурь нь болж чаддаг нь Nvidia-гийн гол ялгарл юм. 30 жилийн өмнө эхэлж байхдаа тоглоомчдод зориулж график карт үйлдвэрлэж эхэлж байсан. Гэвч Дженсен Хуанг супер компьютер бүтээхийг хүсэж байлаа. Тухайн үед хэнд ч ийм их хэмжээний тооцоол хийж чадах компьютерийн хэрэгцээ байсангүй. Хиймэл оюун машин сургалтанд ашиглах боломжтой гэж ярьдаг байсан ч цаг нь ирээгүй. Харин хинийч тамаглаагүй крипто валютын салбарт тэдний график картыг олноор ашиглах болов. Харин дөнгөжил 2 жилийн өмнө ChatGPT гарч технологийн компаниудыг химлоины давалгаанд нэгдүүлэх дэд бүтцийг бүтээхэд нь Nvidia л ганцаараа бэлэн байсан гэхэд болно. Учир нь тэд сүүлийн 10 гаруй жилийн турш хүчирхэг тооцооллын систем бүтээхэд гол анхаарлаа төвлөрүүлж ирсэн. Сонирхолтой OpenAI анх 2015 онд үүсгэн байгуулагдсны дараахан Дженсен Хуанг анхны химэл оюун зориулсан DJX1 нэртэй серверээ бэлэглэж байсан. Одоо харин дэлхийн томоохон компаниуд тэдний график картыг худалдан авахын тулд очролдог болжээ. Өдийг хүртэлх замдаа би үргэлж сэтгэл хангалуун байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд би хаа нэгтээр зүтгэх гэхээсээ илүүтэй байгаа цаг мөчөө нандинаж үн цэнийг нь мэдэрч өнгөрүүлсэн. Сүүлийн 30 жилийн турш би Nvidia-д өнгөрүүлсэн цаг хугацаанд талархаж явдаг. Хайрлсан гэхэр жаахан тэнэг сонсогдоод хүнд хэцүү өдрүүд ч тэр ад жаргалтай өдрүүд ч тэр бүгд эцсийн бүлэгт жирийн л өдрүүд шүү дээ. Би хүмүүст эцсийн үр дүн бус тэр үр дүндээ хүрэх явцаа өнгөрүүлсэн туулсан замаа амжилт гэж хараасаа гэж зөвлөх байна. The hardest days, the best of days.